Цагаан үзэгч та бүхний энэ өдрийн амгалан айлтган мэдчилж байна. Би Томч Дөлгөн. Энэ Монгол улсад маань өөрийн язгуур угсаа гарвал түүнээс салаалан учирсан ирээдүйн хойчид маань илгэмсүү хандах нэг ч ирлиз байхгүй гэдэг нь үнэ. Тиймээс л ганц хүмүүний хомхоо сэтгэлээс үүдэн нийгэм тэр аяараа үүмцэн самуурдаг талаар ли овогтнуудад зориулагдсан их суртахуу гэх эртний сонгодог судар бичиг тэмдэглэн үлдээсэн байна. Цахим цаг уян улс төрийн тойм энэ удаагийн дугаартаа ийм нэгэн хомхоо сэтгэлтнүүдэд зориулж үгээ хэлхэж байна. Эртний хятадын гүн ухааны их суртахуу гэх сонгодог сударт бичгэлснээр айл гэр өршөөлтэй аваас ахуй улс дор өршөөл дэлгэрмөө, айл гэр найртай аваас ахуй улс дор ёслол дэлгэрмөө, нэгэн хүмүүний хомхоо эрцгийн аваас нийгэм улс өмөрн самурх бүлгөө хэмээжээ. Альва хэрэг явдлын их цанглаа үүнд орших учиртайг элхэн эмтэрхэ байсан эрлизүүдийн үр удам зориулъя. Хин гихч хаанаас сууршин ирж нутгалсан мэдэгдэхгүй болсон бохир цуснуудын үр төлөө өнөөдөр засаг нь хямарсан Монгол түмний ирээдүйн хойчоор мөнгө угааж байна. Үүний хамгийн тод баримтгал хүүхдийн төлөө фонд нэрээр Hero Entertainment-ийн найруулагч Баатрин тайзны урлагаар биеэ үнэлэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө суулган байж цуглуулсан 2.2 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгийг 2021 онд Баатрин Ботч дуу оюун эрдний засагласан засгийн газраас хөрөнгийн зарцуулалтыг хянаж ажиллахыг өдгөө улсын хурлын гишүүнээр ажиллаж буй тухайн үед хөдөлмөр нийгэм хамгааллын сайд асан ариун заяад даалгасан байдаг. Эрийн зодоонд эмсэн жороолдог тэнгэрлийг улс төрийн ууган хүчндэх мунхагн дэнсэн эмэгтэйчүүд энэ нийгэмд хангалттай харуулж байна. Тэдний нэг бол хөдөлмөр нийгэм хамгааллын сайд асан ариун заяа. Жасраа гэдэг төр энэ улсад огт оршиж байгаагүй. Харин энэ улсын төрд ажиллаж байсан албан тушаалтнуудын нэг нь таны өвөө байсан гэдгийг зориуд сануулъя. Тиймээс өөрийгөө төр хэмээн ташаарагсад хөрсөн дээрээ бууж хам луурчтайгаа нийлэн урд хожид хариуцаж байсан ажлынхаа тайланг тавихыг ард түмэн танаас шаардах хэрэгтэй. Ард түмний энэ эрхийг тоймч би цахим орчинд хэрэгжүүлье. Бүхний хүүхдийн төлөө ураатаагаар хүүхд багчуудын төлөөх их бүтээн байгуулалтыг ичимтэй өрнүүлж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж түүхэнд бичигдсэн хүүхдийн төлөө фондыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна. Бид өмнөх үеийнхээ сайн дуршлаг, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлж, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь нэлээд чухал болчиход байна. Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн дуршлаг, уламжлал билээ. Хүүхдийн хөгжил хамгааллын асуудал бол энэ тэргүүнд төрийн үүрэг, мөн Монгол хүн бүрийн үүрэг. Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудын эрүүл аюулгүй орчинд усан торних эрхийг Монгол хүн нэг бүр биелүүлэх үүрэгтэй хэдийч Халтмаагийн Батулгын ерөнхийлөгч байх үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 30-нд хийсэн энэхүү мэдээллээс Тангад төвд Манж хятадын эрлиз хурлизуудад энэ үүрэг тохогдоогүй гэдгийг маш их сайтар тунгааг дүн шинжилгээ хийх хэрэгтэй болж байна. Бүхэл бүтэн хагас зууны дараа түрүү үеийнхээ хэрэгжүүлж байсан хүүхдийн төлөө фондыг сэргээн ажилуулах зоосны хараа Баттулга Баатар нарт хангалттай бий. Тиймдээч Монгол соёл, Монгол хүүхэд нэртэй зохион байгуулагдсан тоглолтын үеэр 2.2 тэрбум орчим төгрөгийн хандив, сэргээсэн фондын 10 тэрбум төгрөгийн их усүрүүд хичнээн хүүхдийн эрхийг хамгаалахад зарцуулагдсан бэ гэдэг нь тодорхойгүй өнөөдрийг хүрч байна. Ууш умандаа 43,000 гаруй иргэнээс цугларсан 2.2 орчим тэрбум төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөр нийгэм хамгааллын сайд асан ариун заяад Баатар найруулагч жүжигчин Ундрманаар гардуулан өгсөн байдаг. Үүний дараа тухайн үеийн ерөнхий сайд хандивын мөнгөний зарцуулалтыг хянаж ажиллах үүргийг ариун заяад даалгасан байдгийн харамсалтай нь хандивын мөнгөний зарцуулалт ариун заяагийн мэдэгдэж байснаар шог гараа болсон юм. Ариун заяагийн мэдэгдснээр 2 тэрбум 51 сая 172,968 төгрөг хүүхдийн төлөө сан засгийн газрын тусгай сангийн даасанд шилжин орж ирлээ. Хүүхдийн төлөө фонд төрийн бас байгууллагын цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд хүүхдийн төлөө санд бүх хандив амлалтыг шилжүүлв. Батлагдсан хууль тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, төв дэлхийн соёл урлаг, спортын уралдаан наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа
онцлогтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглүүлэлд зарцуулна гэж байлаа. Тэгвэл ариун зайгийн тайлбараар 2.2 тэрбум орчим төгрөгийг хүүхдийн төлөө сангих засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орсон бол Hero Entertainment студийн Баатар найруулагчийн 2021 оны 1-р сарын 1-нд хэвлэлд өгсөн мэдээлэлд дурддагцсанаар нэг өдрийн дотор 10 хэдэн тэрбум төгрөг цугларсан анхны тоглолт боллоо. Миний хувьд тоглолт сайхан болсон. Бид хуулинд бэлэн болонгууд сан цугларсан хуримтлал хөрөнгийг сангийнхэн хамт засгийн газарт мэдээж шилжүүлэн санаа зовлтгүй. Харин энэ олон хүний сэтгэл зүтгэлээр болсон сангийн үйл ажиллагаа цаашид тунгалах сайхан байгаасай л гэж хүсэж байна гэж байсан юм. Ганцхан өдрийн дотор 10 хэдэн тэрбум төгрөгийг цуглуулсан анхны тоглолтыг найруулагч Баатар хийж чаджээ. Түүний ярьсанчлан 10 хэдэн тэрбум төгрөг гэдэг нь яг хэд гэсэн үг вэ? 12 тэрбум төгрөгийн хандив цугларсан юм уу? Эсвэл 15 тэрбум төгрөгийг цуглуулж чадсан юм уу? Тэгсэн атлаа яагаад түүнээс ердөө 2.2 орчим тэрбум төгрөгийг л хөдөлмөр нийгэм хамгааллын сайд асан ариун заяад гардуулан өгөв. Үлдсэн 8 хэдэн тэрбум төгрөг хэний халаас руу давхиад орсон бэ? За яагаад энэ олон түмнийг ашигласан луурын схемийг хууль хяналтын байгууллага зарцуултаар нь хөөн шүүж өдийг хүртэл нягтлж шалахгүй байгаа вэ гэдг нь анхаарал татаж байна. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад тасганы овон дээр төлөвлөгдөж байсан хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрууд яригдаж байсан боловч лав өнөөдрийн байдлаар тасганы овон дээр хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр барьж эхлэх суурьч цутгагдаагүй. Харин Бурхны шашны сүмхийд цагаан хоолны ресторан зэргийн бүтээн байгуулалт сүүлийн 4 жилийн дотор баригдсан байна. Мөн сүүлийн ганцхан сарын дотор 2 настай балчир хойд эцгийнхээ гарт зодуулж амиа алдлаа. Хөвсгөлийн тариалан сумын нутагт мөн л 2 настай нялхур эцэг эхийнхээ үл ойлголцлоос болоод хээр талд өгсөн байдалтай олдлоо. Улаанбаатар хотын захын хорооллуудад 2 настай бүхэл түүнээс ч балчир өрс эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй. Хүчирхийлэгч, мансуурагч эцэг эхийнхээ орилон хашгичаан дунд хорвоогийн түг түмэн айдсыг мэдрээд сууж байна. Ийм ирээдүг зас залруулахад зарцуулагдаагүй хүүхдийн төлөө сангийн мөнгө шагнал урамшуулал зарцуулагдлаа гэд ямар нэмэртэй гэж нам дотроо талцсан яажиг эмс авгаачууд эрсийнхээ зодоонд жороолж гүйхээр Монголын ирээдүйн хойчийн төлөө ам хилээ билүүдэд сурмаар байна. Халтмаагийн Батулга найруулагч Баатар, жүжигчин Ундармаа, сайд асан өдгөө улсын хурлын гишүүн Ариун Заяанаар хүүхдийн төлөө фондны хандивын зарцуулалтыг тайлгна. За Ариун Заяа Баатар нарын ярианд дурддагдж байгаа бүхэл бүтэн 8 тэрбум төгрөгийн зөрүүтэй хандивын мөнгийг хууль хяналтын байгууллага нягтлж тогтоохыг цаг үе цахим улс төрийн тойм шаардаж байна.